Андын аялгауны эзэн ижээ. Гариг их ертөнцөд галавд их ирэндээ энхэн нарт хорвоодоо энхэн замбуулан твдээ хөрст алхан алтан дэлхийдээ гიშгхэн Хөх тэнгэрийн их ижээ надад ариунтайхан сайхан байна та. Түн буман жилийн тэртээд төгөлдөр их үйлсийн тэртээд агуу их үйлсийн оройд нь агуй хатан би үйлээ хийдэг байсан. Мөнх хөх тэнгэрийн зарилгаар нь хөрст алтан дэлхийдээ түүхт хатан ижээ би чинь төрийн үйлийг захирдаг байсан ч түмэн олон үрстэй харагдахгүй хөх тэнгэртэй нуугдаж амин их сүнсээрээ илхэн замбтаа залардаг байлаа. Хөх тэнгэрийн хүмүүн их заяаны хүслийн их зүйтэнтэй өндөр хөх тэнгэрээсээ энхэн дэлхийдээ заларч инхрийн үрсээ харан мишийн суун. Төрөө төр химээх дээдлгээ байсан. Цагаа цаг химээх хайрлахаа болсон. Цайлхан сайхан сэтгэлтэй ариун олон үрсүүдтэй игэлгүй их үлийг нь дэмнэлцгээр инрэлт их ижийн хөх тэнгэрээсээ буун суун. Замбуулан энэ хорвоодоо түүх минь үл оршивч заяа тавилантай хорвоод нэрээ бид үлдээсэн билээ. Түмэн мянган одноос төгөлдөр ганцхан нь биш үү? Буман их гэрлээс бууралхан ганцхан нь биш үү? Дэлгэрэн эргэх гариг эрхэс бүхэнд дэндүү ихийг харж л суух юм. Саруул их үрстэйгээ саатан байж золгомоор байвч тэнгэр эцгийнхээ үлээр ариун их зориг өвөртлөн алагхан нартад залран байна. Гэрэл гэгээгээ гээлгэж төрт ёсоо алдаагүй. Жаяг ёсоо дээдэлж зуунаар нь таслаагүй. Нарнаараа алсравч гариг эрхсийн үрсээ мартаагүй. Төгөлдөр бяцхан үрсүүд минь эвтэй байхын чинь үндэс, андтаа байхын чинь эрх. Үүнээс л үүсэлтэй юм шүү. Хатуу бэрхийг дуулахад анд химээх нь дэмтэй. Ах үед их төрөө төгнүүлэхэд анд химээх нь дэмнэн. Буурал энэ замбад андгүй бол хаа хүрэх билээ. Нарт ил ертөнцөд буман их андууд төгөлдөр их үйлсээрээ анд болон холбогдсон байж андын их тангараа тайван байж ариун их үйлдээ мянган их жаягтай түмэн их хариуцлагатай байж төгөлдөр их үрсүүд минь андтай байдаг юм. Нартад та нар ганцхан л андтай байх гэж үү? Наадам тоглоомын анд чинь тэр шүү дээ. Анд болоход их л эртний удам судрын нэгэн учиг байдаг юм. Игэл зуунаараа дамжигдан байж энхэн нартад анд болдог тавилантай. Хөх тэнгэрээс андын тамхтай үрсүүд хөрст дэлхийд хэд билээ? Цэнхэрхэн дэлхийдээ хэдэн байдаг билээ? Андууд хоорондоо үйл бүхэндээ нийлж, андууд хоорондоо дэм юундаа нэгдэж, андууд хоорондоо ариун их үйлсийг давдаг нь андын тангаргийн нэгэн хэсэг билээ. Хөх тэнгэрийн үйлээс нь эхлээд хөрст алтан дэлхийн үйлэнд бас дэмнэх нь андын их үйл хэрэг билээ. Хар мутаа дайдаж, хазааж ойжхот нь түшин авахт нь андын их ёс билээ. Төмөн шидэндээ төөрөлдөн явахт нь нэгэн ухаарлыг хайрладаг нь андын их эрдэм билээ. 80 их мэрэгдийн дундаас 8 их андыгаа олоход ариун их шалгууран тавигддаг юм. Балчирхан үрсүүд анд химэн аман дээрээ хэлэх авч алсуур цаагаараа анд байж дийлнэ.
тоймгүй олон гэрлээс тооломгүй олон одноос ирэх энхэн гархийн өрсөд анд болохдоо химээ нэгтгэж эвлэрэн юугаа нэгэн болгохын цагта амин сүнсүүд нь дээд тэнгэртээ очиж андгаа тангаргийн 5 үйлийг үйлдэн байж анд болдог жамтай. Андгаа тэнгэрийн 5 үйлст ариухан сайхан өрсүүдийн минь ам өчг нь юу болохыг үздэг нь хөх тэнгэрээс хүмүүн ил ертөнцтэй хөрс талтан дэлхийдээ байхдаа балчир өрсүүдийн сурсан эрдэм мэдлэг нь анд хоорондын сэтгэл зүрэх ариу нандин андын холбоо нь балчир өрсүүдийн удам гарвална гэд энхэн замбуу твийн 5 их шалгуурууд байдаг юм. Гэрэл гигээ гийлээ гэд гиндээ далах болох нь юу вэ? Наран төөнлөө гэд найгаа далах болох нь юу л бол? Өнөр олон онгодтой өргөн түмэн үгтэн чуулсан саруулхан ил ертөнцтэй саатан морилох зуура балчирхан үрсээ хараад их л готрах юм та. Анд гэж хэлэх үгийнхээ ариун их үн цэнийг юу химээж л ухнам. Андууд өөр хоорондоо түмэн их холбоогоор холбогдсон байдаг. Анд болоод удсан эсэх нь хамаагүй ч анд химээх нь бие ариун ихээр таньж сэтгэл зүрхээрээ хим юугаараа нэгдэн хамаг үйл бүхнээр нь нэгдхийг хэл. 3 гариг нөхөрсөн гэд анд биш гэж твэгдээд орхиж болохгүй дээ. Гариг ирэхээс олныг үтсэн гэд минийх чинийх гэхийн хэрэг юусан бэлээ. Түн буман андуудтай төгөлдөр их жанжууд минь андын тангаргаа хөх тэнгэртээ арвин тайхан тавьсан та. Андын тангаргаа эвдэн салбал алтан ураг 2 тишээ салахтай адил. Балчрууд минь энхэн цагийн андаа дахин нэг бодтугай мэдэрдтүгэ тандтугай. Анд чинь байх нь уу альбан болоод суух нь уу атал харин анд минь ар хударгаар чинь түлхлээ гэд бодон сэтгэл нь гансрах өрсөд ч хүртэл байх юм аа. Нарт замбуулангийн тань түмэн буман их хайраас аав ээжийн чинь хайр агуу гэд байдгийн адил андын сэтгэл бас агуу гэдгийг бүү март. Наадам нарга байлгүй л яах вэ? Намуухан дөлгөөн хууч яриа оршилгүй л яах вэ? Төгөлдөр их шалгуур нь тавигдалгүй л яах вэ? Андын алтан хэлхээгээ таслан явах нь ариухан сэтгэлээ гээхтэй адил юм. Балчирхан өрсөд та бүхний тэргүүнд ижийн аав нь байгч атал бас анд чинь орших хэрэгтэй юм шүү өрсөд. Нартын өрсөд та нар андын мөн чанараа ялга нөхөрлөл гэдгээж ялга энхэн замбын танил гихчээ бас ялга. Атал харин ариун ёсоо дээдэлж андын тангаргаа умартаагүй анд болох босоо. Төгөлдөр их үйлс эвлэлтэн нэгдээд төр үеэлээрээ нэгэн болж дийлээгүй нөхөрчин байх босоо. Нэр мэдэх зүс таних үйлс хооронд завсар зурд энгийн нэгэн хэлхээгээр холбогдох нь энхэн нартын чинь танил юм та. Гариг иргэсийн өрсөд нарт ертөнцийн өрсөд та нарт өвлийн чинь анд үнэнч нөхөрлөлөө чинь анд түмэн их сэтгэлийн чинь анд төгөлдөр их зүйдний анд хүртэл бэдэ. Нартын өрсөд минь андуудаа хинэн ямар анд вэ гэдгээ ялган салган таних хэрэгтэй юм шүү. Хэрэв үлийн анд бол альва нэгэн үйлд ороход ам арыг нэгтгэн байж
арыг чинь хамгаалж байдаг нь андын бас нэгэн ёс. Түмэн их үүсэд тэмнэлцэх үеийн анд нь энхэн биш гэж үү? Заяа их тавилантай үрсүүдм, замбуулан их хорвоодоо, буман их үүсээ дүүргэн явж, хөх мөнх тэнгэртэй бас үеийн андаараа холбогддог юм. Энэ цагт андын гэрээг сахиулсан алтан дээд үнний аялгауг Пүрст алтан дэлхийдээ хүмүүн их ертөнцөө таниулж андын их жаягаар жаяглах нь хар муухайгаас салгах бас нэгэн арга нь юм шүү. Ил нартад энхэн цагт түмэн их үрсүүд орших байвч, төгөлдөр их буян дэлгэрэн байвч, буман настай онгодууд буун байвч, улааж үрсүүд минь андаа таньж, андаа зөвл сонгох нь чухал. Андууд хоорондоо учирвал амин их зүрхний гүнээс, ариун их цайлган сэтгэлийн гүнээс, алтан тусал нулимс мэлмэрэн асгарч, ариухан сэтгэлээрээ нэгэн болдог нь андыгаа олж буйн тэр юм үрсүүд минь. Энэ гарагт, энэ цагт балчирхан үрсүүд та нар андын аялгаугаа мэддэггүй, андынхаа үлсийг ухтгөө, анд химээ цэцэсний дэнсийг та нар дийлдэггүй. Энэ нартын үрсүүд та нарын хэлэх үг бүхэн өрцнөөс чинь давж, хийн буй үйлс бүхэн чинь энэ нартыг бас сулдуулан байна та. Ариун их андууд та нар ариун бүхний төлөө анд болж явдаг босуу. Нэгийнхэн их сархтын төлөө анд байхын хэрэг байна уу? Түмэн их үрсийн дотроос сархад юуных нь андтай байвал сайхан замаасаа хазааж үнэн ч голчоо гул болгох нь тэр. Галын дүлмэт асавч хамтдаа гариг иргэсийг давсан ч хамтдаа, түмэн их сууд үлэндээ ч хамтдаа, төгөлдөр их юунда мэдлэг хураасан ч хамтдаа байхыг андууд хоорондоо хэлэлцдэг. Анд хүмүүний андын барилдлага байвал ёсон гэж бас буян өрсүүд минь. Хармун нүрлээд ирвэл устгаад гаргадаг нь нэгэн ёсон. Учраа мэдэхгүй төөрөн бодилж голоо алдаж гул болгохын цагт хим юугаа нэгтгсэн андууд эвлэлдэн нэгдээд бисээ түшдэг нь нэгэн ёс. Цаг цагийн эрхэнд гариг гаргсын хооронд бие өршөөн байдаг нь бас нэгэн ёсон. Балчир үрс та нар андын тангарыг ганцхан цусаар л хийдэг гэж санана уу? Ил алтхан биеийн чинь эдээс нь эхэлж, ил алтхан биеийн чинь сүнсэн хүртэл андын тангаргийн үнэн ч их ёсонд хамрагддаг юм. Намуухан сэтгэлээр байгаа андууд бие бүрэн гүйцэд таньсан уу? Бие танаагүй байж, бие мэдрээгүй байж, андууд гэхийн хэрэг юунд орших вэ? Энэ цагийн үрсүүд биетэйгээ удаан хугацаанд ойр байснараа андууд болдог болчтой хүрх. Түмэнтэй жил хамт байлаа гэд, өв их удмаараа ойр байрлаа гэд, андууд болоогүй үрсүүд хөх тэнгэрт байж л бай. Үн их удаан ойр байлаа гэд анд болдог байсан бол тэд анд болох нь яагав? Андуудын хоорондын дэг ёс нь биесээ ариун ихээр хүндлэн байхад л оршив. Би чиний анд, чи миний анд гिचгээд л тэргүй нэгэнд хөлтөө углаад сэтгэлийнх нь сүг болгоод байвал ямар хэрэг байх вэ? Андын их тангарахт үрсүүд минь, ариун дэлхийн үрсүүд минь наран саран сүн ихээсээ ариун их ирчмээ хураахын цагт өөрийгөө олж таньсан цагта андаа хайж олох цаг нь тулаад ирнэ.
энхэн нартын миний өрсөд өөрөө өөрийгөө таньж олцоход андыгаа хааж үйлдэндээ шогшоцгоож уул ус ургамал модоороо гүйлдэн байсан ч хөх тэнгэрээрээ дүүлэн байсан ч эрлэг тамаар нисэлдэн байсан ч андууд хിവэрэ байдаг. Андын тангараг гэдэг чинь бие биеэ танихаас эхлээд өөрөө өөрийгөө олохоос эхлээд үүсдэг аягтай. Түүнээс цааш ариун их үүстэй шогшиж түмэн буман жилээр үе үеэрээ хамтдаа байдаг. Үрс та нар нэгэн насны андаа зуурдын нөхөрлөлөөр солих үедээ. Муухан сэтгэлээр хандан байвал, муу санаа өртлөн байвал анд байхын хэрэг юу байх бэлээ? Хоёр анд бие биедээ муу санаж, итгэл сэтгэлээ нийлүүлж дийлэлгүй. Бие биедээ харж хатга явуулсан тэр хоёр чатах нь өөрөө өөрийгөө чатгалсантай тэнцээд 8 их удмаараа андгүй болсон 2 удам өнөө хүртэл байж л байна. Андууд хоорондоо муу санаа өртлөвл 8 их үеэрээ дорддог жамтай. Сэтгэл зүрхэндээ нартаа байж андууд бие биесээ танина. Түмэн их зарлагтай байж, жаягтай байж андууд хоорондоо ив аятай болдог юм аа. Ил нартад бие биеэ түшиглэн явах нь хатан ноёноос ч илүүтэй андууд байж л байна шүү дээ. Сайхан сэтгэл дандаа өртлөвч хар муун хаа мунтах үедээ өрсөд минь. Хар сархтад толгоогоо мэдүүлсэн 3 их андууд энхэн нарт чинь мөн л байна. Миний алтан ургийн, миний алтан ясны өрсөд үеийн үедээ цагийн цагтаа андын тангаргаа эвдээгүй, андын их үүсээ умартаагүй л яв. Сайн сайхан сэтгэлээ өвөртлөн байгаа андууд нэгэн өргөөнд тухлах хатан ноёноос нь илүүтэй бие биеэ ойлгоцгоож байвал андынх нь аялгау тэндэл оршин. Андын их тангараг тавих нэгэн шүлхийг хэлж өгье тоо. Хөх тэнгэр биднийг нэргсэн ч хүмүүн алтан заяа минь эвлэрэлтэн салсан ч 8 их зүгтээ салан отсон ч нарт ертөнцтөө бид андууд хിവэр. Үргээд нэгнээ хайлаач, үхэл биднийг салгалаач. Андууд хിവэрэ гэд бид алтан амиараа хөх тэнгэрийнхээ дор, алтан их өвгдийнхөө дор, 3 их үеэрээ гунан их унлгуудаараа дэнс юугаа тавьж, алтан хараацаа шиг ангирхан үнэн амиараа андгаа юугаа тавья та. Халуун зүрх минь булиглан цохлох цагт, хүсэл сэтгэл минь гэгэлзэн байх цагт, хөх тэнгэртээ бид андын тангарахтаа гэдгээ үл мартаж, хөрсдөд бид хөөх хуйгаа солилцсон байж, хүмүүн их тавилангаа үл умартаж, андын химэх ёсыг бид ариун дээдтэн сахиулж 5 их удамдаа сануулан захиж үлдээтэй. Үхэл биднийг салгасан ч, ясаараа нэгдэж, үүмж самуурсан ч, ухаанаараа цугларч, алтан амиа алдаад хөх тэнгэртээ гарсан ч, андууд хിവэрэ хамтдаа бай. Михийн байж андаа хүндэлье, мөргөн байж андаа дээдэл. Жаягт ёсыг сахиулан байж андаа андаалаа химээж 5 энд бие биедээ андгаагаа тавьж ил нартад нэгэн үйл ийм хийсэн юм аа. Урсан өнгөрөх цагийн цагтаа бомон их өрсүүд нь ив иийнхээ тэнгэр дор эвлэлдэн нэгдсэний дүнд анд болсон нь ариун их билээ. Ариухан энэ махан биеэсээрээ амин ил сүнсэн биесээрээ түмэн их түүхээрээ андын ариун их суу ухаанд тангаргуудыг нь тавина. Үүлийн андуудын тангараг тавихад ил нартын балчир өрсүүд өөрөө өөрсдийгөө төлөөлөх нэгэн
эд юмаа солилцож ариун их дэлхийдээ агуа их суу ухаанда анд химээх үгийг оройн тэргүүндээ дээдэлдэг болсон цагт сайхан сэтгэлээр бие биедээ хандах ариун их тангаргийг аван байж үйл бүхнийг нь дэнстэй үг бүхнийх нь хариутай андынхаа тангаргийг зурчих дэнс юг аван байж дэндүү олон өрсүүдийн ам юг бариулан байж хөрс талтан дэлхийд хүмүүн их заяанда хүмүүн олных нь өмнө үйлээ андгаалan тавина. Үнэнч нүхтийн андгааг ирээдүй цагт нь үйл юугаар нь тавихаас гадна андын тангараг тавихад анд хоорондоо сэтгэл зүрхээрээ эвлэлтэн түмэн их хөлгөөрөө хөлгөлсөний дараа буурал нартад буман их өрсүүдтэй ам юугаараа дэнсээ тавиад андын их тангарага хөх тэнгэртээ мэдвэл бие биетэйгээ хөөрөлдлөө гэд бие биетэйгээ энэ дэлхийнхээ ховживийг яриад суугаад байвал тэд андууд болж чадах уу? Нэг нэгнийгээ нөхөөд нэг нэгнийхээ үйлийг дэмнэн байж л даган байж л буруу зурууг нь засаж байж л буман их үйлийг нь дэлгэрүүлэн байж андууд андын их тангарага дээдэлдэг билээ. Эртний өвгдийн андын жаягаар ил нартадад бас андгаа юг товлдог жамтай юм. Түмэн суутнуудыг дуурайлгүй өөрийн өндөр өвгдүүдийн удам овгийнхоо онцлогоор андгаа юуг нь тавьдаг юм аа. Халуун амиараа дэнчин тавиад хүсэл бүхнээрээ эвлэлтэн нэгдээд хүн зонгоо сэрээж чадах андууд хөрс талтан дэлхийд хідэн билээ. Эв ийгийнхээ тэнгэрээс зарлагтай энэхэн ил ертөнцийн түүхтэй байж андын тангаргаа тавилцаж андын их тэнгэрийн андын их аялгауны шалгуурыг нь давмдаа өрсөн. Өөрөө өөрсдийгөө ухаж дийлээгүй байж өрөөл нэгэнтэй анд болёо гэвэл шалгуур юунд нь унахын шинж үнэнч сайхан андд нь үнэнч сайхан сэтгэлд анддад нь шагналал нь бас ирдэг юм аа. Сайхан сэтгэлийн үзүүрт шар тус гэдэг нь тэрдээ анд гэдэг нь хэлэхэд амарханч хариуцлага өндөртөө байдаг. Хөрсдөд цуутаа сонсогдовч учир утга өндөртөөд бум төмөн отгийнх нь андын тангаргийг хилэлцвэл галав ирнэ нь хүрэмгүйтэй. Зөөлөн сэтгэлээр бисээ дээдэлж зүрүү эндүүг нь засан байвал анд байхын хэрэг гарна. Түмэнтэй их гаргисын дараа түмэн буман онгодуудын андын тангараг дэлгэрэн ирэх цагт андын итгэл, андын сэтгэл гэдгийг ямархан байсныг хараарай та өрсүүд минь. Халуун аймаа бие биедээ зориулах тэнхээтэй байж анд гэдэг үгийг хэлээрээ өрсүүд минь. Ариухан ил ертөнцтэй андынхаа тангаргаар андынхаа хүслээр буман их үйлдэл энэ ертөнцид түмэн их сэтгэлээр нэгдэн байж андууд гэдгээ харуулцгаа. Үйл юугаараа анд гэдгээ харуулж чадвал үг юугаараа батлан байвал энэ цагта та нарыг анд болсонд тооцъё. Сэтгэл зүрхээрээ нэгэн болчих бол андын тангаргийг тавьсанд тооцъё. Төгөлдөр их замбуулангийн түмэн их үйлийг дэнсэлсэн нартын энэ андууд минь гэрэл гигэнд хамтдаа гисэн гимтих үйлийг хамтдаа давсан түмэн их заяатай өрсүүд минь төгөлдөр их сэтгэлтэй өрсүүд минь найган андаа дээдэлж намран андаа дагаад хар мууг дэнсэлж дийлэлгүй андын ёсоо гэж бовлгай болж хар их нийгэмд халтрах үедээ өрсүүд минь. Андын тэнгэр үйлээ хийгээд явж байна. Андын их үйлсээ чагнаад явцгааж байна. Хөрс талтан дэлхийнхээ андаа харцгаа хүмүүн их тавлангийнхаа андуудаа
чаг нацгаа өрсүүд минь. Сохор зоосноос болж анд болвол андын ёсыг гутаахан тэр шүү дээ. Түмэн их сэтгэлээ нэгэн болгож дийлээгүй бол анд боллоо гэж үл тооцсон шүү өрсүүд минь. Андын ёсыг сагтугай, дээдэлтүгэ, хамгаалтугай, өртөөлтүгэ. Андын эрхэм үйлс бүхэнд ариухан дэнс оршин буй өрсүүд минь. Балчирхан өрсүүд минь, өндөр их хатан ижийн өргөн эн зам бүлэн наран сарны заагаар их л ховорхон гаригуудад залардаг. Нэгэнтээ хаврт нь 13 удаал заларна. Нэгэнтээ хаврын үйлийг буун байж хийж дүүрэгдэхтэй. Балчир үрс минь андгаа их тангарахын хөшөөтэй газруудыг олгоно. Энхэн нартад чинь 3 их том андгаатай хөшөө бий. Гуруула энхэн улс орондоо бий. Нэг нь хөх нурууны дунд бий. Нөгөөх нь Мангэрт отгийн нутагт багтана. Үлдсэн нь хойд зүгт нь байгаа.